やれやれ。本気出すぜ。やっと手に入れたでのこの体。人間は皆殺しじゃ。Эхний анимаар болохоор Lazarus гэдэг анимыг ярих болно. Энэ нь болохоор үр дүн хизээч байгааг амар амгалан хөгжил цэцгэлтийн 90 үед дэлхийгээр ноёлоод техник технологи хөгжсөн 2052 онд бол өрнөнө. Тэгээ үүний шалтгаан нь болохоор Нобелийн шагналт мэдрэл судлаач доктор хэмээх цолтой Скиннер хэмээх энэ залуу болохоор хүн төрөлхтөнд нэг өвчин зовлон зүдүүрээс ангижруулах имийг бүтээсэн байт юм байна. Тэгээ энэ имийнх нь нэр нь болохоор Хапуна гэдэг нэртэй юм байна. Тэгээ Хапуна гэдэг нэртэй энэ имийг бүтээгээд дэлхийд тараад нэрээ нэлээд алдаршаад хүн болгон бүр авахыг зорж идэл генетийн Скиннер хэмээх доктор маань Орос руу алга болчдөг. Тэгээ энэ доктор алга болсноос хойш 3 жилийн дараа 2055 онд буцаад гарч ирээд утга учиргүй юмнууд бол ярьж эхэлдэг. Жишээлбэл Хапон бол хагас задралын хугацаанд богино энийг хэрэгээс өмнө 3 жил дотор өхнээ. Одоо 2002 оноос 2055 он болчлоо. Та бүгдд энэ нүгэлт ертөнцид чинь үхэл удахгүй ирэх болно гэд мэддэл хийгээд буцаад алга болчтой юм байна. Тэгээ энэ үеийг сонсон дэлхийн үнэхээр ингээд сандраад байдалд ороод дэлхийн өнцөг болон бүрээс ингээд 5 төлөөлөгчдийг бүрдүүлсэн тусгай ажлын баг бүрдүүлээд энийг болохоор Lazarus гэж нэрлээд Скиннерийг барих зорилготойгоор энэ аним маань цаашаа алын хөдөлн үргэлжлэнэ. Дараагийн аним энэ жил 2025 онд нээлттэйгээр төлөвлөгдсөн магадгүй 100 гарах ах гэж бодож байна. Яг тодорхой топ бол нэтэр хагаад болоогүй. Тэгээд энэ бол One Punch Man 3 дахь үйлрэл нилээд их хүлээлгэлээ. Ерөнхийдөө бол яг аним гэдэг шоу гарахтаа дараагийн үйлрэл нь тодорхой хэмжээний үзэгчтэй хугацаа гаргаад хүлээлгдэг ч гэсэн One Punch Man бол нилээд удлаа. Яг тэгээ бигвэл эхний бүлэг нь бол 2015 онд бол гарч ирсэн юм байна. Тэгээ 2015 онд 25 онд энэ жил 10 жилийн өөрөө 3 дахь бүлэг нээлттэй хийж байгаа байна. Үйл явдлын үед болохоор трейлерыг бол үзэхэд тэр Гокугийн Супер Сaiyan болдогтой адилхан гарцгар өстэй нэг нөхөр тэр бол Вилиан юм шиг байлээ. Тэгтээ өмнөх бүлэгтэр бол гарч исэн санагдчихээн. Тэгэхээр нөгөө Монголд холбоо гэдэг энэ арк нь бол энэ бүлэгтрээ цаашаа үргэлжлээд бол явах юм байна. Гэхдээ энэ арк нь дуусаад дараагийн арк гарах хоорондох үйл явдал нь үйлрэлээр гараад багтах уу? Эсвэл дөрөвдүгээр үйлрэл дээр арк нь цаашаа үргэлжлэх үү гэх мэтчлэн ийм өнгөц мэдээлэлүүд хүртэл нэтэр олдохгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дугуй анимгээ үзэл гэж ойлгож байна. Тэм учраас хэдүүлээ зоны хүлээцгээе. Дараагийн анимаар болохоор дан орсон байна. За энэ аним болохоор яг чарга альтертай аним болж чадсан. Нэгдэд бол нэг удаагүй өмнө жилийн амар нээлттэйгээд 12 сарын дундуур бол сүүлийн гараад бол дууссан байгаа. Тэгээ энэ аним нь яагаад алдартай вэ гэхээр нэг жишээ хэлэхэд одоо энэ Кло гэдэг брэнд байдаг. Тэгээ энэ брэнд бол саяхан 2 сард гэрээгээд одоо 3 сараас дангийн стайлын цамц бодуулахад бол зардагч эхлэх юм байлээ. Тэгээд иймэрхүү хувц өмссөн хүмүүс бол нилээд их болох хаа. Тэгээ 2 дугаар үйлрэлт нь болохоор энэ оны 2025 оны зуны 7 сард нээлттэй ихээр төлөвлөгдсөн байна. 6 сарын зайтай л өстой хурдан дараагийн үйлрэл нь бол гарч ийн. Тэгээд үйл явдлын хувьд болохоор жижигэн гэрт бөөнд очоод хараал нь юунаас болоод байгааг тайлахаар нэг төр бүлэг нь бол ийн сүүлийн анги бол дуустдаг. Тэгээд энэс шууд цаашаа үргэлжлүүлээд гарах юм байна. Тэгээд цаашаа гүүгэн үнзгийн цэнснүүдэд тулдаж явж байгаа. Өөр аимшигын хараалтай тийм мангас болох энэ трейлер дээр гарч байгаа. Духан дээрээ нэг нүдтэй сонь нөхөртэй бол тулдах юм байна.
Үүнээс гадна энэ оны 10 сард баяртай гэж хэлээд үтэх ёстой нэгэн аним байгаа. Тэр бол Boku no Hero Academia. За энэ аним болохоор 10 сард бол файнал нь гарна. 8 дугаар үйлрэл болж бол гарах юм. Тэгээд 7 дугаар үйлрэл нь болохоор 2024 буюу өмнө жил болох гараад дууссан. Дуусахдаа зэрэгцээд манга нь бичигдэд дууссан байт юм бэлээ. Тэгээд 7 дугаар бүлгийн сүүлийн анги гарч дуусмарч төд бодолгүй аним бүтээгч нараас бол файналыг 25-нд гарна гэж зарласнаар үзэгчд бол нэлээд шоконд орсон. Нэлээд бол догдож хүлээж байгаа гэж би бол ойлгож байна. Тэгээд олон юм нуршлахгүйгээр хэдүүлээ 10 сард аним үзээд дуусгая гэж бодож байна. Тэгээд баатрууд дэлхийг аварч өөрсдөө баатар гэж батлах уу эсвэл хорон санаатнууд дийлэх үү? Тэгээд аним дээрээс л харцгаая. За энэ мэдлийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.